Tak stało się to, co tady místní... Орон нутгийн хүмүүс үүнийг хизээж болохгүй гэж ярьж байсан зүйл болж мод үржүүлэхийн газрын үйл ажиллагаанд гол нөлөөтэй горих ширгэж бид үүнийг шийдэх ёстой боллоо. Мэдээж их хэрэг эхний ээлжинд энэ нь хямрал юм. Яагаад гэхээр яг одоо 30 км ус атсан усны машин шарын голоос ирж яваа. Нөгөө талаар урт хугацааны шийдэл. Монголд урт хугацааны шийдэл нь ерөнхийдөө худаг юм. Obecně je vrt. Монголын үзэгдлэнд хаасаагүй байдаггүй. Ихэнх нь гал түмөр, хортон шавж, хит их бэлчээр болон хууль бус ба ихэвчлэн хууль ёсны мод бэлтгэлээр сүтгэгдсэн. Нүдэнд харагдах үеэр зөрүүлээгүй зөвшөөрөлтөй олборлолт, түүний дараах байгалийн сэргийн ургалтыг дэмжих, хүний гараар нөхөн сэргээх болон зулцган моднуудын арчилгаа зэрэг нь маш муу байдаг. Ой устдаж алга болсны дараа хөрсийг гутсан урамлууд түргэн алга болж хөрсний илэгдэл эхэлдэг. Орчин мөн усгүй болно. Үүний үр дүн нь ил гарсан хад жолуулгын төгсгөлгүй давхаргууд юм. Ойн зарим хэсгүүд нь бидэнд Төв Европын ойн хүнд байдал тухайн үеийн эрх баригчдын түүнийг хамгаалах шийдэмгийн арга хэмжээг авахд хүргэсэн Мария Терезагийн үеийг санагдуулдаг. Ойг хамгаалан үлдээх нь ялангуяа Сибирийн тайгын өмнөд хэсгийн ой ба говь зөлийн бүсийн засвар орчмын бүсэд онцгой ач холбогдолтой юм. Ой оршин тогтнох түүний чанар нь зөвхөн модны түүхийн эдийн ирээдүйдүүдийгүй ойн өөрийн ирээдүйн хувьд маш чухал юм. Ой модны анхны унган эко төрөл нь аажим өөрчлөлтөөр солигдсон ургасан өөр газараас гаралтай моднуудыг бодвол тухайн орчныхоо нөхцөл нөлөөлөлд илүү тасан зохицсон байдаг. Тэр хоёр мод маш сайн чанарын. Зүүн талд байгаа нь маш их борцоотой байна. Projekt se vyvíjel postupně. Төсөл нь аажмаар боловсрон дэвжиж гол шаардлага нь ой модны генетик байсан боловч бид түүнээс гадна ой бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөг нэмж өгсөн. Учир нь эдгээр нь хоорондоо маш нэгт холбоотой юм. Хоёр дахь гол хэсэг нь хоёр мод үржүүлгийн газар байгуулах явдал байсан. Дараагийн зүйл бол боловсрол. Яагаад гэвэл энд бид Трутновын академи дархны их сургууль хоорондын хамтран ажиллагааг үргэлжлүүлсэн. Тэд бидэнд хэлэхдээ Монгол тулгамдаад байгаа том асуудал нь хотын хүмүүст ойгоос авхан сайхан боловч нөгөө талдаа ойдоо буцаан өгөх хэрэгтэй гэдгийг ойлгуулах өөрөөр хэлбэл олон нийтэд ажиллах явдал юм гэсэн. Že se do toho lesa musí něco dávat, to znamená práce s veřejností. Гарсантай холбоотойгоор гарын үсэг зурхаж Эдгээр үндсэн зорилттойгоор манай 3 жилийн төсөл 2015 оны хавар эхэлсэн. Бид Монголын парламенттай харьцаж эхлээд Монголын байгаль орчны яам, ой судалгаа хөгжлийн төв болон Германы хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага ГИС зэрэгтэй үргэлжлүүлэн харьцсан. Мөн тухайн газар орны нөхцөл байдлыг мэддэг хүн болон орчуулагч болох шаардлагатай байсан. Хэн үлдэж байгаа? Рихард үлдэж байгаа. Төсөл үргэлжлэх бүхэл хугацаанд энэ хүн нь сосор бармын алтан хуйг байсан. Төслийн суур байгац ба үндсэн хэсгүүд нь урьдчилан өмнө сонгогдсон домогт шарын гол компани дээр хэрэгжсэн. Төсөл нь 2018 онд үргэлжлэн сонгогдсон юм. Každý strom, který roste v Mongolsku. Монголд 50-аас дээш жил ургаж буй мод бүр нь эргэлзээгүй унган шинжтэй байдаг. Бид борхцоо болон үр цуглуулгатай генетикийн чанарын тал дээр нэг их анхаарал хандуулаагүй. Гол төлөв амархан хүрчлэх моднуудаас бэлтгэсэн. Ze stromů snadno dostupných. 55. Ойд өндөр нарийнхан моднууд их байснаар гол шишний дээд хэсэгт мод мөчрөлдөг. Энэ нь ойчууд цаашлаад мод боловсруулагчдын гол хүсдэг зүйл юм. Okay. I think that there is some kind of defect on the trunk. Зөвхөн аль модноос борхцоо цуглуулж авахыг тодорхойлох нь гол биш. Харин орон нутгийн ойчдод өтгөн ой мөчргүй өндөр модны самар борхцаанд яаж хүрч авахыг зааж өгөх юм. Бидний гэмтээхгүй технологийн дагуу модон даврах сургалтанд түнхэлдэх Гизийн бааз дээр 2015 оны 8 дугаар сарын сүүлчээр зохион байгуулагдсан. Эцэст нь ой судалгаа хөгжлийн төвийн 5 ажилтан 300 гаруй килограмм Сибирь нарс пицца обоватаны борхцоог түгсэн.
Díky zpracování našeho projektu Манай төслийн хэрэгцээний ачаар Монгол орны ад боргоцоо болон үд цуглуулах мод сонгох байдал өөрчлөгдөнө. a semen v lesích Mongolska. My jsme ale potřebovali sezbírat Бид шилмэл үрийн цэцэрлэг байгуулах зорилгоор сайн чанарын шинэс модноос боргоцоо бэлтгэх хэрэгтэй. semenného sadu. Мод үржүүлгийн газрын яг дэргэд байрлах шилмэл үрийн цэцэрлэгийн талбайг хаглах, чиглэх, дараа нь хашаа татах хэрэгтэй байсан. Модны клон тус бүрийг таран байршуулах хатуу тодорхой дүрмүүд байдаг. Эдгээр дүрмийг манай төсөө шилмэл үрийн цэцэрлэгийн талбайдаа мөн баримтлан 2018 онд тарих ба тэмдэглэх үйл ажиллагаануудаа хийсэн. 10-аас 15 жилийн дараа орон нутгийн очоод энтхийн цэцэрлэгээс өндөр чанарын үрийн материалыг авах боломжтой. Боргоцоонуудыг нэг бол нарамд, жишээ нь шинэх мод, эсвэл гацуурын үр цуглуулах сургалтын явцад, мөн төслийн хүрээнд нийлүүлсэн боргоцоо цайруулагчид жишээ нь нарс модны боргоцоог цайруулнаа. Чех улсаас мөн оруулж ирсэн үр соёололтын ширээний тусламжтайгаар үр тарихаас өмнө соёололтын хувийг тодорхойлох шаардлагатай. Toto jsou záhony na staré školce družstva domov. Эдгээр нь домогт компани хуучин мод үржүүлэхийн газар юм. Энэ дил үндэстэй өөрөөр хэлбэл дараагийн үйл ажиллагааны явцад харьцангуй мэдрэмтгий тарцыг тарьж байсан. Чех Монголын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд шинэ үржүүлэхийн газрыг эндээс 300 метрт байгуулсан. Byla vybudována školka nová, 300 metrů odtud. Өнгөрсөн жилийн 7-р сард Тондотой нутаг буцаад 8-р сарын дундуур эргээд ирэхэд ариван оюун туяа нарын амласнаар энд байшин болсон байна гэдэгт бид бараг итгээгүй. Эхний жилүүдэд мод үржүүлэхийн газар, нарны эрчим хүчний станц, байрлах байр, ажлын цех, модон байр, шүршүүр гэх мэт бүх зүйлийг барих ажил зэрэг явагдсан. Nyní se nacházíme v lesní školce družstva Domok Šaringol. Před rokem Бид одоо Домог Шарингол компанийн мод үржүүлэхийн газар байна. Жилийн өмнө энэ хэсэгт аглаг алимандуу бургасууд ургасан зөвхөн ногоон нуг байсан. Бид нугыг хадан өвсийг хатааж зөвхөн нийлэг хэлсэн хөлөмж ба сүүдрүүчнүүдийн талбайг хэмтсэн. Ингээд л 2015 онд дууссан. 2016 оны хавар бид ажлаа эрт эхэлж нийлэг хэлсэн хөлөмжийн харьцыг татсан. Усалгааны системийг барьсан. Боловсруулсан газраа хог ургамлаас хамгаалan хүчилгын материалаар татсан. odmrlivaná zem se pokryla krycí textilií proti prorůstání plevelů. Školka je zbudována z 6 foliových krytů. Мод үржүүлэхийн газар нь 6 ширхэг нийлэг хэлсэн хөлөмжөөс бүрдэнэ. Нийлэг хэлсэн хөлөмж бүр 18,000 ширхэг тарцыг нэвтрүүлж ургуулдаг Патрик Бортхон тарж байна. Бид модны 4 үндсэн төрлийг тарж байгаа нь Эдэл нарс, Сибирь гацуур, Сибирь шинэс болон хуш юм. Ирээдүйд ургамал ургалтын улиралд мод үржүүлэхийн газрын хүчин чадлыг 100,000 тарьц суулгах гэж тоцоолсон. 100 000 sazenic během vegetační sezóny. 2016 оны тарилт эхлэхээс өмнө мод үржүүлэхийн газрын хамгийн гол зүйл ажиллагаанд орсон байх шаардлагатай байсан нь усалгааны систем юм. Бид усны дулааныг тэнцвэржүүлэхийн тулд усан саналуу горхины ойролцоо худгаас усаа шууд татаж байсан. Školka je jedním ze styčných bodů toho projektu. Мод үржүүлэхийн газар нь энэ төслийн үндсэн хэсгийн нэг бөгөөд хортон шавжаар дүүрэн жинхэнэ байгалийн ойд байгуулагдсан ба энд энүүхэн түрүүн дээр дурдсан жижиг горхи байгаа. Malé říčce na tom malém potoce. Loni tady bylo taky hodně bekyní, těch velkohlavých, to je tohle to. Өнгөрсөн жилийн өрөөсгөл хүр үрээхээ их байсан. Энэ нэрвэхээ. Гэхдээ тэр үед энд нийлэг хайлсан хөлөмж сүйдрэгч алинч байгаагүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэдэнд өндгөө гарган нааж орхих газар байгаагүй. Тэд өндгөө нааж орхон үйлжүүлэх тийм булан тохой хайж байдаг. Харин энэ жил өрөөсгөл хүр үрээхээ маань яг тэр булан тохойг хайж байгааг бид харж байна. Хавар хэрхэн хичнээн хүрэнтэр нийлэг хайлсан хөлөмжийн ойр хавьд болон дотор нь гарахыг харж л бая да. Těsně vedle těch foliáků nebo přímo v nich.
řešení problémů. Бид өрөөсгөлхүүр эрвээхний асуудлыг шийдэхийн тулд хоёр алхам хийсэн. Эхний алхам бол энд байгаа тарьцууд дээр байсан хүрэмцрийг дадлагаар ирсэн оюутнуудаар түлхсэн. Хоёр дахь алхам бол шажны хорт цацсан. 7 хоногийн дотор энэ асуудал нь шийдэгдсэн тул ямар ч хохирол гараагүй юм. Během týdne byl tento problém vyřešen, takže ke škodám nedošlo. Бусалгааны системийн хамгийн чухал хэсэг нь нийлэг хайсан хүлэмжинд дах шүршигч цорго юм. Чанартай шүршигч цорго нь нийлэг хайсан хүлэмжийн нийт талбайг жиг туслах боломжийг бүрдүүлдэг. Манай төслийн бас нэг чухал хүчин зүйл нь хөнгөн хөрсөө нутгийн түүхийдээс бэлтгэх явдал байсан. Үндсэн оц нь модны өвтөс, хөрс, малын бууц юм. Гаднаас оруулж ирсэн хөнгөн хөрсийг ашиглаж байгаа төслүүдийн хувьд төсөл дууссаны дараа ихэнхдээ дутагдалд орж дуусах аюултай юм. Дуусчихсан байна. Тэнийг нь уртын гэсэн үг тэгэхээр тийм. Mongolština není vůbec jednoduchá řeč. Монгол хэл бол ерөөсөө амархан хэл биш. Заримдаа ойлголцоход хүндрэлтэй байдаг. Мишагийн эцэг их нь Оросын улбооны улсад байдаг болохоор орсоор төгс ярьдаг давуу талтай. Бид дунд сургуулиас орос хэлний суурь мэдлэг суралцсан. Иймээс бид Мишатай орсоор ойлголцдог. Харин Амраа бол Монголын залуу үеийн төлөөлөл болохоор орос хэлнээс илүү бид англи хэлээр харьцдаг. Kde ruština už nepřipadá v úvahu, preferuje se angličtina. Откроем, посмотрим, что там случилось. И всегда из детства, да. Да. We need to open more, one more, and I think we need a little bit. Když řešíme něco vnitřní, tak se baví Míša. Бид гурав ямар нэг зүйлийг шийдвэрлэхдээ Миша Амраатай монголоор ярьж тэднийхээ нэг нь түүнийгээ миний ойлгодог англи эсвэл орос хэлний аль нэг рүү орчуулдаг. Amra studuje 3. rokem lesní inženýrství. Амраа дархны их сургуульд ойн инженерийн ангийн 3 дугаар курсын оюутан ба энтхийн мод үржүүлэхийн газрын ирээдүйн даргаар ажиллагаар төлөвлөж байгаа. Тиймээс би өөрт байгаа бүхий л туршлагыг өвлүүлж, ойн мод үржүүлэхийн бүхий л нууцыг мэдүүлэн ойлгуулахыг хичээж байна. Zasvětit do všech tajů a zákutí lesního školkařství. Төслийн хамгийн чухал хэсэг бол Монголын талын мэргэжил нэгтнүүд хамтрагчдаа туршлагаа өгүүлэн мод үржүүлэхийн үйл ажиллагаа тарс суулгац үржүүлэх, тарих ба тэдгээрийн дараагийн арчилгаа хамгаалалт зэргийг сайтар ойлгуулан төсөл дууссаны дараач бидний байхгүй байхад ч төсөл амжилттай үргэлжлэх явдал юм. Úbytek vody byl naprosto nečekaný. Усны алдагдал нь үнэхээр тооцоолоогүй зүйл байсан. Хаврын турш болон хагас зүний туршид ус хангалттай хэмжээнд бидний хэрэгцээнээс хамаагүй илүү байсан. Ус урсаж л байв. Гэхдээ өнгөрсөн юм гарагт баримжаагаар 60 секундэд литр байсан боловч 2 өдрийн дотор хурдаг гинэт хатсан байв. Харьцангуй чиглэгжил Улаанбаатар хотод 14 хоногийн өмнө үер болсон. Харин ойд бид гинт усгүй болсон. Усны ундрагад ямар нэг зүйл тохиолдсон гарцаагүй. A my uprostřed lesů jsme najednou bez vody. Něco se muselo prostě s tím pramenem stát. Усыг хангах нь Монголын талын хүлээсэн үүрэг. Одоо 2016 оны зун ба бид хөөцөлдөж эхэлж байна. Гэсэн хэдиж бид бензинийн насосоор усаа шахахыг хүсэхгүй байна. Элчин сайдын яамны орон нутгийн жижиг төслийн тусламжтайгаар бид нарны эрчим хүчний их усүрээ өргөжүүлж байна. Sazenice, které se na jaře školkovaly, tak Хавар тарсан тарцууд нь одоо нийтлэг хайрлах хүлэмжинд байгаа ба дахиад тэнд нь 14 хонуулна. Одоо 8 дугаар сарын их бид сүйдрэгчийг байж дуусгах хэрэгтэй. Чулууг тэгшилж элс хийх хэрэгтэй гэсэн үг бөгөөд энэ тарцууд модчих юм. Хаан ямар төрлийн тарцыг ямар хөрсөнд суулгах, өөрөөр хэлбэл байр шиг аль бус нутгийн модны төрөл зүйлийг тарихад тохиромжтойг мэдэх нь чухал юм. Тийм учраас энэ төслийн нэг хэсэг нь ойн бус нутгийн хөгжлийн төлөвлөгөө юм. Хэрвээ хөрс карбонатын агуулмжтай байвал нэг бол бага эсвэл маш хүчтэй шуугдаг. Энэ болохоор огт шуугихгүй байна. Бүх хөрсний төрөл амьдрах орчин нь тодорхой өвс ургамал бутыг илтгэдэг. Энэ нь ойн хэв шинж болон ургамал судлалын үндэс суурь юм. Хөрсний физик, химийн шинжилгээг төслийн түнш дархны их сургууль бидэнд хийж өгсөн. Эдгээр төлөвлөгөөнүүдийн нэг хэсэг нь мөн зам тээвэр ба хамгааллын судалгаанууд юм. Энэ нь ойн судлалын зорилго биш. Гэхдээ мянган ойн аж ахуй эрхлэгчдийн хэвийн өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх хэрэгсэл юм. Je to KO01. Limitujícím faktorem pro ochranu kultur a přirozeného zmlazení
Тарьсан судалцууд ба байгалийн сэргэн ургалтыг сааруулагч гол хүчин зүйл нь ан амтан болон мал идэгдснээс үүссэн хор хөнөөл юм. Олон янзын хамгаалах арга барилыг харуулахын тулд бид энд хашаад татсан жижиг талбайг байгуулсан. Монголын хамтрагч нартай хашиж хамгаалсан талбай болон хашаагүй газрын ялгааг харуулахыг хичээсэн. Ойн хөгжлийн нөхөн сэргээлтийн урт хугацааны төлөвлөгөөний чухал гарцсан бүсчлэл бөгөөд бид бий болсон бүс тус бүр ойг нөхөн сэргээх арга хэлбэр түүний дараах тарьц ба байгалийн сэргэн ургалтын арчилгаа зэргийг агуулсан тусгай ой менежментийг боловсруулах болно. Následné péče o kultury a přirozenou obnovu. Урт хугацааны ойн төлөвлөгөөг гаргахдаа уур амьсгалын өөрчлөлтийн байдлыг мэдэж, эрт үед энд ямар бүтэцтэй ой байсныг тодорхойлох шаардлагатай юм. Үүнийг бид түүхэн төмрийн үлдэгдэл болох хөрсөн дэх модны нүүрсний наривчилсан шинжилгээний тусламжтайгаар тодорхойлсон. Педоантрополог нь хөрсөн дэх модны нүүрсийг алт угааж байгаа юм шиг олон дахин угаах нарийн төвхтэй хөдөлмөр ихтэй аргаар тодорхойлон онгоожуулдаг салбар юм. Нүүрсний жижиг хэсгүүдийг тусгай лабораторид судалж хизээ төмөр гарсан ба тэр нүүрс нь ямар модных зэргийг тодорхойлдог. Бүгд найрамдах Чех улсад гидрологийн өрөмдөлт хэлбэрээр хэрэгжих төслийг боловсруулсан нь Монгол улсын байгаль орчны яамны сонирхлыг ихээхэн татсан. Ямар ч төслийг хүмүүсийн урам зориггүйгээр эхлүүлэх боломжгүй. Монголчуудын талч, чехүүдийн талч ч гэсэн. Бидний том төслөөс гадна сүүлийн 3 жилд манай элчин сайдын яамнаас дээр дурдгдсан нарны эрчим хүчний их усурыг нэмэгдүүлэх төсөл болон өөр 2 төсөл хэрэгжсэн. Ойн аж ахуй эрхлэгчид ба мод боловсруулагчдын холбоо 2016 онд Силва Регинаг үзэж, намран тэдний 100 гишүүн нь байгаль орчны дэд сайд ноён Бар Баярын хамтаар төслийн базад очилсон. 2017 онд Бистрон компани ойн аж ахуйн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд дэмжлэг үзүүлсэн. Нүүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Чех улсаас тээвэрлэлтийг хариуцаж, харин ойн аж ахуй ба мод боловсруулагчдын холбоо нь Монгол орны олон газар техник технологиг үзүүлэн таниулж сурталчилсан. 2010 оноос Трутнов дахь Чехийн ой академитай хамтран ажиллаж байгаа дархны их сургуульд 2 дахь мод уржуулгын газар байгуулагдсан. Домогттой ойд сургууль дадлгажуулах гэрээ байгуулсан дархны их сургууль нь янз бүрийн хэлбэрээр Чехийн төсөлтэй холбогдсон оролцдог. Их сургууль нь домогт ба ойн судалгаа хөгжлийн төвийнхнээс гадна мэргэжлийн олон түмэнд мэдлэг дамжуулан өргөн цар хүрээтэй байгууллага юм. Патрик технологиг Улаанбаатар хот дахь ой судалгаа хөгжлийн төвийн мод уржуулгын газарт мөн нэвтрүүлсэн. Тэнд бас үрийн лабораторийг нэмж тоногдуулсан. Шинэ байранд өрөөний зохион байгуулалтыг санал болгох Европын холбооны орнуудад ашиглагддаг ESTA дүрмийг эхлүүлсэн. Төслийн суур баазын ойр орчмын 20 га газрыг оожуулсан. Нийтлэг ойн газраас ихсүүлээд ойгүй болж олон жилийн туршид бэлчээр ашиглагдаж буй газрыг хүртэл оожуулсан. Үүнээс 3 гаруй га талбайд хашаад татсан. Хонгор болон шарын голын засаг дарга нар бидэнтэй анх уулзах гэж ирэхдээ бидэнд зориулж ой орчилж байгаа хүмүүст зориулж ямар нэг тодорхой зүйлийг хийж чадах уу? Домогт шарын голтой адил идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй компаниуд нь 30 цаасан дээр 60 байдаг бөгөөд тэд ч мөн ойг арчилж сурахыг хүсч байна гэх мэт асуултыг асуусан. Тиймээс л энэ сургалтын төв үүссэн юм. Хоёр засаг даргын тавьсан хүсэлтийн үндсэн дээр оожуулсан талбай дээр одоогийн номтой газрыг нэмсэн. Эдгээр талбайнууд дээр бид холтос эдэг шавжинд идүүлсэн голомтыг арилгах арга зам, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, арчилгаанууд ба өмнө нь ашиглаагүй үлдээж байсан модны боловсруулалт зэргийг харуулахыг оролдож байна. Монгол орны нөхцөлд зарим нэг Төв Европын тогтвортой эргэлтийн менежментийн туршлагыг ашиглаж нутагшуулан хэрэглэх явдал юм. Тэгэл энэ одоо тоогоор нь тухайн газар ямар одоо үйл ажиллагаа хийх. Шивдэр гацуур.
2017 оны хавар бүгд найрамдах Чех улсын хөдөө аж ахуйн яам болон ойн менежментийн хүрээлэнгийн төлөөлөгчдийн альчлалын үеэр Монголын талаас худгийг мөн Чехийн талаас нарны эрчим хүчний станцын өргөтгөлийг ёслол төгөлдөр хүлээлгэн өгсөн. Үүний ачаар өнөөдөр мод үржүүлгийн газар маань их устай нарны эрчим хүч хангалттай байна. Би хувьдаа гүйхэн хөрсөн дэдгээр хус нарсан ноог нэгтгэх төлөвлөгөөтэй байсан. Бүгд найрамдах Чех улсад ойд тус бүрт 10 жилийн хугацаатай ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулдаг. Уг төлөвлөгөөний нэг хэсэг нь ойн бодит төлөв байдлыг аль болох үнэн зөв тодорхойлох, ялангуяа модны нөөцийг тогтоох. Ингэснээр төлөвлөгөө хэрэгжих бүхий л хугацаанд мод бэлтгэлийн хэмжээг өөрөөр хэлбэл мод бэлтгэлийн дээд хэмжээг тодорхойлдог. 2018 оны бидний гол зорилго бол Домогт Чарын гол компани загвар талбай, өөрөөр хэлбэл 3000 гаруй га талбайд ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулах явдал юм. Ойн төлөв байдлыг тогтоохын тулд бид статистикийн тооллогын аргуудыг ашигласан бөгөөд ерөнхийдөө бид төлөвлөгөөгөө орон зайн болон насны бүтэцийн хувьд тэгш бус байдалтай ойд чиглүүлэн хийсэн. Takže 51, 50, 48, Байгаль орчны яамны зүгээс Домогт Чарын гол компанийг манай төслийн хүрээнд боловсруулсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн. Энэ нь зөвхөн шинэ бий болсон мод үржүүлгийн газрын тарьцыг эргэлтэнд оруулах төдийгүй мод боловсруулалтын ашгаас байгуулагдсан үлгэр жишг болсон төвийг санхүүжүүлэн тогтвортой менежментийг хангах арга зам юм. This kiln we burnt not last night, the night before. Эзэмшлийн газрын ихэнх хэсэгт мод боловсруулах үйлдвэр тохирсон хус давмгаалж байгаа болохоор гидтэй хамтран эндхийн ажилчдыг модны нүүрс шатаахад сургаж бэлтгэсэн. Сургагч багш нь Их Британий иргэн Жин Бэйтл байсан. Гол нь Монгол орны ойг хамгаалан зөв эргэлтэнд оруулснаар түүний ашиглалтын үн цэнийг сайжруулах явдал юм. Энэ нь байгалийн нөхцөлийн өөрчлөлтийн үр дүнд хэдэн мянган жилийн туршид ойгүй байсан газарт ойг бий болгох гэж оролдохоос илүү хямд туснаа. Бидний энд ажилласан 3 жил нь энд байгаа бүхий л асуудал бэрхшээлүүдийг ойлгон мэдхэд хэтэрхий богино хугацаа. Ойн модны биологийн олон янз байдлын ач холбогдол, мөн ойн нийгэмд үзүүлэх нөлөө, түүний оршин тогтноход олон нийтэд зориулсан нийтийн цуглаан, мөн төслийн төв бааз болон дархны их сургуулийн ойр орчинд иргэдэд зориулсан сургалтын жимийг байгуулсан. Území, kde chceme vlastně, aby nám zase vyrostl nový les. 2017 ба 2018 онуудад Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн ой судалгаа хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан 2 семинар зохион байгуулагдсан юм. Мөн 2018 оны 9 сард Нүүбийн хүн хөдөө аж ахуйн байгууллагын ивэлдөө төрслийн төв бааз нь Кавказ болон Төв Азийн ой судлаачдын уулзалтын цэг болсон. I have seen here over the last few days is really impressive. This is a project which Сүүлийн 2-3 хоногийн турш үзсэн зүйл надад маш гайхалтай байсан. Энэ төсөл нь ойн аж ахуй бүхий л үйл ажиллагааг жишээ нь тарьц суулгац тарих, мөн ойжуулах талбайг бэлтгэх гэх мэт нэгтгэсэн байна. From how to prepare the site in the forest. Олон улсын ойн нэр хүнд бүхий Нүүбийн хүн хөдөө аж ахуй байгууллагын төлөөлөгчид болон хөрш зэрэгэлдээ орнуудын төлөөлөгчид энд ирж үзсэнд баяртай байна. Учир нь төслийг хөрш зэрэгэлдээ орнуудын алинд нь ч юм уу Монголд давтаж болох бүрэн боломжтой юм. Үнэн дээр үүнийг илүү том газар нутагт магадгүй бүх хөндөд буюу гол мөрний сав газарт хэрэгжүүлж болох юм аа. Сургалт семинарт оролцогчид болон төслийн үйл ажиллагааны үеэр айлчлан эргэсэд өдрийн явцад мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай болон энтхийн ойг ашлах философийн дарааллуудтай танилцаж байсан. Өдөш галын дэргэд байж болох боломжууд Монголын нөхцөлд Европын туршлагыг ашиглах боломжийг авч хэлэлцэж байсан. Жишээ нь Европ дахь ойн жижиг компаниуд нь байнгын ажилчдын багтай байдаг ба ажлаа бүтэн жилийн турш хуваан хийдэг. Санхүүгийн нөөц нь мод төдийгүй дараагийн эзэмшил газрын байгалийн дагалдах баялгаас өөрөөр хэлбэл зүйн бал, ойн жимс, хусны ус, төлбөртэй ан агнур гэх мэт бусад баялгуудаас бүрдэнэ. Хүмүүс ихэвчлэн хотод амьдарч байгаа өнөөгийн нөхцөлд гол нь хүүхэд багчууд хөдөө орон нутгийн амьдралтай танилцж, мод суулгах үр ашигтай зүйлийг хийж болох агро аялал жуулчлал байж болно.
Төслийн цахим хуудсан дээр төслийн талаарх материалууд, цаашилбал PowerPoint танилцуулгууд, гэрэл зургууд, видеонууд байршсан байгаа. Бүх зүйл монгол хэл дээр, харин видеонууд мөн түнчлэн чех, англи хэл дээр байгаа. Төсөл дуусны дараа Трутновын академи, он факультетуудтай хамтран ажилласны үр дүнд Чехийн талтай ноу-хау солилцох төвшөнд хамтран ажилласаар байх болно. Төслийн юу хийж ашигласнаар бол энэ мод үржүүлэлтийн газар маань ийм сайхан болж дээр нь бүх юм усалгааж нарны энерги ашиглаж цахилгаан гаргаж аваад үүгээр бол цахилгаан мотор үүсгэрүүд бүгд асуулж Төслийн бүх хамтрагчдад ялангуяа аривны гэр бүл болон хатагтай оюун туяа түүний ажилчдад идэвхтэй хамтран ажилласан талархал илэрхийлье. Ирэх жилүүдэд тэд Европт хэрэгжүүлдэг шиг өөрийн ожуулалтын жижиг компанийн үйл ажиллагааны туршлагаасаа бусадтай хуваалцах болно. Мэдээж энэ нь маш их хүч хөдөлмөр цаг хугацааг шаардах болно.